Монгол орны нэрийн хуудас болсон нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал хөгжил дэвшлиг гадаад дотоодын олон нийтэд танилцуулах зорилготой Улаанбаатар хотын музей 1956 онд байгуулагджээ. Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үйлчлэлээр үзмрүүдэн ангилан 3 танхимд дэлгэн үзүүлдэг. Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимд нийт үзмрийн 3/1 нь тавигдаж үзэгчдийн хүртэл болж буй. Музейн сан хөмрөгдөх үзмрийн онцлог заримаас сонирхолбол нэрс зураач Манудрын 1946 онд зурсан нийслэл хүрээ зураг, төрийн сойрхолд гавьяз сэлбэрчин Сингээгийн түүхт Улаанбаатар, Зааны соёон сэлбэр 1976-аас 2000 он хүртэл Улаанбаатар хотын хөгжүүлэх 3 дугаар ерөнхий төлөвлөгөө, туул голын орчмоос олдсон 5 сая жилийн тэртээ амьдарч байсан Арслан Зааны яс, 19-с 20 дугаар зууны үед их хүрээний урчууд уралсан өрмөц хийц загвар бүхий гэр авахгүй гоёл чимэглэлийн зүйлүүд байна. Улаанбаатар хотын музей нь Монголын түүхэнд дурсгалт барилга байгууламжийг бөгөөд 20 дугаар зууны ихэнх үед их хүрээнд амьдарч байсан Оросын бурайд худалдаачин Цог Гармаевич Бадамжовын байшин юм. Тус байшинд 1921 оны 7 дугаар сард Монгол Ардын намын төв хороо, Ардын төр засгийн газар, бүх зэргийн штаб байрлаж, Жанжин Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-ад оны үед тус байшинд Зүлэл Туваа улсын элчин сайдын яам байрлаж байв.